За 2 сард худалдаанд гарах онцлог 3 Air Jordan бүүз. За энэ жил Air Jordan брендийн 40 жилийн болж байгаа учраас маш олон хуучны өнгө болон шинэ өнгөнүүд худалдаанд гарах шинжтэй байна. За тэгээ энэ 2 сард гарах удаас онцлог 3-ыг нэрлэлцгээе. За хамгийн ихнийх нь 2 сарын 14-нд худалдаанд гарах Air Jordan 1 High 95 Bread $250 үнэтэйгээр худалдаанд гарах нь. За энэ бол мэдээч энэ 40 жилийн зориулсан пүүзүүд дундаас хамгийн том нь байж магадгүй. Оны шилдэг пүүз ч болж магадгүй. Яагаад тэгэхээр Nike-ийн зүгээс энэ пүүзийг 1985 онд гарсан яг тэр өнгө хийц загвараар нь гарахыг хичээнэ гэсэн мэлээ. Гарахтаа бас цөөнтэйгээр гарна гэсэн мэлээ. За хоёр дахь пүүз нь 2 сарын 15-нд худалдаанд гарах Air Jordan 1 High OG Black Toe Rimaged $180 үнэтэйгээр худалдаанд гарна. За энэ удаагийн Black Toe бол Air Jordan гэсэн бичгээс одоо Wings логог оронд байрлсан бичгээс болж 2 хуваагдчих магадгүй. За энэ Air Jordan гэдэг бичиг нь ерөнхийдөө Wings логог хийхээс өмнөх Simple-үүд дээр ингэж гарч ирсэн юм байна. 2 сарын 22-нд худалдаанд гарах Air Jordan 3 Lucky Short $200 үнэтэйгээр худалдаанд гарна гэж байна. За энэ өнгө нь болохоор MJ-ийн Азийн шорт буюу North Carolina-гийн бэлтгэлийн шортноос санаа авч хийсэн. За ерөнхийдөө Elephant Print итер байхгүй жоохон Jordan 3-ын тэр мэдрэмж нь байхгүй ч гэсэн ямар ч хувцсан дээр зохиж болох маш энгийн цэвэрхэн пүүз шиг санагдаж байна.